Каспаров Барова. Каспаров Барова. За инглээ. За манер чи ажиллаа. Деклан хийсэн. Деклан хийсэн. За венийг гаргалаа. Манер чи ингэсэн тийм. За би бол Наача стандарт нутлаа. Каспар болохоор шууд яаж идсэн тий. Exchange тоглож. Exchange хийсэн. За иглээ. Карбас гэвсэх гэдэг ба шүү дээ. За одоо би болохоор зэрэг дарчи. Дарчи айл. Мороор ихт хамгаасан тий. Мороор хэмжил хамгаалт гэсэн. За ингээ мороор хатсан. За ингээд нэр би болохоор бисээ авч ил. Е3. Зүгээр юм. Одоо та D5 дээр итгэж байгаа учраас D5-ын хүүг хамгаална хар яаж юм болох вэ? Тэгвэл тийм одоо D5-ын хүүг гарч. Зүйтэй. Тэгэхээр манайх чинь тэмийг аана гаргамаар байна. тэмийг энэ дээр авсан. Хар тэмийг аана гаргах уу? Хар энэ дээр авсан. Одоо Каспаровын нүүдэл морио эхлээд таана гаргамаар байна. Морио. Зүйтэй. Хар сэлгээ ээж чинь. Хар сэлгээ. Тэгэхээр бэр саана үлээ C2 дээр. За тэрэг E8 нүүж хар. Ингэж нүүж. Тэгэхээр та шууд сэлгэн. манай хамгааллаа. За хараас ямар төлөвлөгөө нүүдэг үлээ ихэвчлэн? Хараас л одоо морио авардаг. Тэгэхээр та ямар очих гээд байгаа тийм. За миний ирээдүйн зорилго бол энэ дээр хөтлөх гэж байгаа. Тэрэндээ бэлдэх нүүдлээд одоо хийж байна тийм. Тэгэхээр зүйтэй. Энэ хар мор хаашаа гарч ирэх вэ? Гарч ирдэг. Одоо та шууд түлхэхэд бэлэн үү E4? Шууд түлхэх болоогүй учраас энийг энд авсан. Ирээдүйд айл хүүчин сулрах гээд байгаа учраас бэрс тэргээ хаан тавих уу? Энд авсан. Зүйтэй. Энийг авчихсан юм шүү. Энэ дээр нөгөө тэргээ зүйтэй. За аагаа дийнэ авчихсан. Ингэж хөөж ин тэгэхээр за энийг бол ингээд цутаач гэдэг. Шийдэж чинь. Итгэс сур аргагүй тийм. За тэгэхээр хар яаж идэх вэ? За одоо та E4 төлөхөд бэлэн үү? G6 дээр энэ мөр жоо саадлаад байгаа. Зүйтэй. За энэ хүү ингээд сулруул. За одоо төлөх гэж байна. Наад сул хөвгч идэж болох уу болохгүй? Идэхээр болохгүй байгаа. Энэ дээр бас зүйтэй. За одоо сулсан үг шүү болчихнэ. Тэгэхээр идлээ. Арай идэг бах. Арай идсэнгүү тий идэг. Айлхоор идвэл юу учраас энийг гэсэн. Тэгэхээр манайх ингээд идлээ. Туслаа. За дэгээ өссөн гэсэн тий. Явлаа. Айл инкрес аргагүй тий. Хамгаалсан. Тэгэхээр үүдүүлсэн. За ингэж сулрлаа жоо хамгаалах чинь тэгэхээр тэ яах вэ? Тэгэхээр одоо нэг хүн одоо шилтэнд оруулаад гэж явна. За тэ хар одоо ямар ч хамаагүй нүүдэлээ гэж одоо жишээлбэл ийм ч юм уу. За тэгэхээр хараад өгөхөөрэ болоогүй байна. Тэмчээс энэ хүчийг жоох зузаатах юм гэдэг. Ийм нүүдлээ гэж одоо тэгэхээр ингээд зузаатглаа. За ийм нүүдлээ гэж одоо тэгэхээр одоо шууд түлхий. Одоо түлхэхэд хүчтэй болцоо учраас идлээ. Тэгэхээр энэ бол ийм аюул учраас айлын мэдээж ингэхгүй л байх та тий. Түлхчээ. Ичлээ. Үжээс гарцаагүй юм байна. Гарцаагүй юм. Одоо ингэ ч юм тий. Иймэрхүү. Энэ тэгэхээр бүгд содлох юм байна. Өөр аюултай юм эзэн л юм байна. Аюул бол манай энэ бисийг оруулахгүй болгоцсон гэдэг. За эндээс та яг хожих боломжтой хаа тий хамаагүй даваа болчлоо шүү дээ тийм үү? Байрлалын хувьд ч гэсэн ер нь бод хожих мэдлэлтэй болсон.